За сайн байцгаана уу. Өнөөдөр Монголын подкаст ээлж дугаар хэлж байна. Өнөөдөр энэ дугаард бид нар Мөнжиан буюу Монголын өөртөө засах улсын тухай ярих гэж бэлдсэн юм аа. За Мөнжиан буюу Монголын өөртөө засах улс гэхээр Монголын иргэд байхгүй, ер нь өвөр Монголын зарим иргэд баг мэдхэ болсон байгаа. Өнөөдөр бид энэ улс оршин тогтсонд байсан тийм ээ иргэн дурсыг бодож байна. За яагаад одоо Мөнжиан гэж юу гэсэн үг бэ гэхээр мөн гэдэг чинь мэдээж хэрэг Монгол гэсэн утгатай. Жиан гэдэг чинь одоо хязгаар эсвэл нутаг гэсэн утгатай гэсэн үг юм аа. Нийлээд одоо Монголын хязгаар нутаг юм уу, Монголын уугур нутаг гэсэн тийм утга агуулж байгаа юм аа. Тэ Мөнжиан буюу Монголын өөртөө улс байгуулагдах нөхцөл байдлыг ер нь мэдхгүйгээр яагаад улс байгуулсныг бас мэдхийн аргагүй юм аа. За тухайн үед өвөр Монголын нутаг дэвсгэрийг ер нь тэгээд олон хятад мууж болгож хуваадаг байсан. Жишээл одоо Хухот хавцаагийн Суян мууж гэж, Цахар Ширэнгооны хавцаагийн Цахар мууж, 100-д Зостын чуулган аймгийн одоо ер нь Жэхэ мууж буюу халуун гол мууж, тэгээд өшөө тэр Манжуурийн 3 мужтэй нийлээ тийм ээ өвөр Монголын Монгол хошуу аймагуудын ер нь хятад мужуудад ер нь тусдаа захируулдаг байсан. За энэ нь одоо Монголын одоо нэгдсэн хүч байлгахгүй гэсэн тийм зорилготой байгаа бах. Нөгөө талаар ер нь өвөр Монголын нутгийг колончлоход хамгийн амархан гэж ботсон. Яг бол монголчууд тухайн үед ерөнхийдөө хүн ам цөөхөн уудам нутагтай тэгээ олон мужид тасалж тийм ээ одоо захирддаг ийм тогтолцоонд оруулснараа монголчуудын нэгдсэн тийм хүч бий болгож чадахгүй гэдэг нэг тооцоолсон шиг байлээ. Хятадын гэсэн газраас энэ мужууд бол ерөнхийдөө бол 14 он одоо 1914 он тийм ээ анх бол Суян, Цахар, Жэхэгийн онцгой 10 он гэж байгуулагдаж байсан бол сүүлд 1928 онд тийм ээ албан ёсоор мууж болж зохион байгуулагдсан. Тийм. Одоо Суян мужийн төвөн бол өнөөдрийн Хухотод байгаа. Цахар мужийн төвөн бол Жанжхууд байгаа. Халуун гол буюу Жэхэ мужийн төв бол Чондо хотод байсан юм аа. Тийм. За тэгээд Монголын нутаг руу хятад иргэдий тийм ээ зохион байгуулалтайгаар оруулж тий одоо бэлчээр нутгийг хагалж тийм ээ атар хагалсан тийм эрчимтэй ажиллагаа явуулснараа монголчууд эрх ашигт маш их зөрчсөн учраас тий одоо 11 оны хувьсгалын нийт монголчууд хийсэн юм аа. Харамсалтай тэр одоо 11 оны тийм ээ одоо нэгдсэн Монгол улс байгуулагдсан тийм ирмэлзлийг тийм зорилгыг тийм ээ хятад Оросууд нийлж агаад хазаарлаж чадсан. Зөвхөн гадаад Монголын халахын дөрвөн аймаг тийм ээ одоо хязгаарлаж одоо Богд хаанд автономид улс байгуулсан. Дараа нь одоо 15 оны гэрээгээр тийм ээ ингээд дуусгал болгосон. Харин өвөр Монголын нутгийг бол хятад мужийн хэмжээнд хаясан. Тэгээд хятадын олон мужид одоо таслагдж Монгол хошууд тэгээд ийм байдал төрсөн юм аа. Тэгээд энэ байдлын өвөр монголчууд олон жил тийм ээ зов зүтэрсний эцэст 1933 онд тийм ээ баруун Сүндийн Жинван тийм ээ дэмжиг дон руу тийм ээ 33 онд одоо баруун Монголын гэж ярилдаг шүү дээ. Өнөөдрийн өвөр Монголын баруун хэсгийн аймагуудыг бид нар тэгж ярьдаг. Баруун Монголын хошуу ноёдуудыг цуглуулж агаад тийм ээ бат хаалагд одоо өөртөө засах хөдөлгөөний өрнүүлсэн. Тэгээд амжилттай тэр хөдөлгөөн нь амжилттай болж тий нэгдсэн хүч болж чадсан. Тэгээд Монголын нутгийн өөрөө удирдах зөвлөлгөгч одоо зохион байгуулалтыг байгуулж тий одоо даргаар нь халахын баруун гарын хошууны засаг Дархан Чингван Юндэг Ванчингаар одоо даргаар тавьж тийм ээ дэд даргаар бол Содном Арабдан тий
Дэмчиг донгоров Соддон Гарбданган бол үзэмчин баруун хошууны Чинван хуучин Шилэнгол аймгийн дарга хийж байсан. Дэмчиг донгоров бол Сүнэд баруун хошууны засаг төрийн жунван ийм хэрэгмтэй эрхэм байна. За энэ хөдөлгөөний бол гол зохион байгуулсан хүч хармайлт гаргасан хамгийн том бүгдийг зангиж ялсан ноён бол яг харахгүй Дэван буюу Дөө ноён Дэмчиг донгоров ван юм аа. Энэ хүн гойгоор тийм ээ Өвөр Монголын 30-аад оны 40-аад оны Өвөр Монголын үндэсний хөдөлгөөний төсөөлхийн аргагүй байдаг байна. За Дэмчиг донгоров ван бол маш их ухаалаг, ер нь Монгол, Хятад баруун манж төвд хэлтэй шиг байлаа. Ийм бол маш боловсралтай, холын хараатай ийм ван хүн байсан. Ерөнхийдөө тухайн үед бол Дэван шиг тийм холын хараатай, тийм ерийн хятадын дарлаас гаргасан үнэхүү чинхүү хүсэлтэй, чин зоригтой, үнэхээр зохион байгуулалт чадвартай ийм мундаг ван байсан юм аа. За тэгэхэд 1933 оны тийм ээ баруун Монголын өөртөө засах Монголын өөртөө засах хөдөлгөөнийг өнөөдрийн Бугад хотын Дархан Муумын хошууны нутагт байгаа Бат хаалагт сүм гэж байдгийг тэнд төглөрч тийм ээ тэнд хуралдаж Монголын өөртөө засах хөдөлгөөний өрнүүлсэн 1933 оны 7 сард тийм ээ хуралдаж ийм зөвлөл байгуулсан юм аа. Тэгээд бас Монголын зэвсэгт хүчнийг тийм ээ зохион байгуулсан 1000 гаруй орчин үеэр зэвсгэлсэн тийм зэвсэг хүчинтэй болсон тийм өөртөө засах зөвлөл. Тэгээ Хятадын засан газраас тийм ээ шаардлага бичих хургуулсан. Ерөнхийдөө монголчууд бол тийм ээ дээр үеэс өөртөө засах тийм ээ тусгаар улс байхгүй ер нь бүх өөртөө засгийн наад захыг ирэх бол байх ёстой гэдэг үүднээс бол хятадуудаа шаардж эхэлсэн. За тэгээд хятадууд бол мэдээч хэрэг төвөөс бас илж томлоод Дэван нартай уулзаад ер нь өөртөө засахыг бол ямар хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн. Тэгээд гэхдээ хятадууд чинь их залтай бас энийг хагалж ботрох гэж тийм ээ нутгийн өөрөө удирдах зөвлөлийг тийм ээ хоёр хэсэг хуваах тийм сонирхолтой байсан. Тэгээд тийм рүү арга хэмжээгээр хятадууд бас авч ясан юм аа. Гэхдээ энэ Өвөр Монголын түүхэнд Монгол ноёдууд бол энэ хөдөлгөөний удирдах тийм ээ монголчуудын нэг хүнээ гарын доор зангидж тийм ээ нэг хүч болгож яснараа маш их чухал үйл явдал үзүүлсэн юм аа. Түүний дараа Дэван тийм ээ өөртөө засах хөдөлгөөн нь бас нэг 100% өөртөө тийм ээ итгэл үнэмшилт нь нийцэг учраас тийм 1936 он өөрийн хошуундаа Сүндийн баруун хошуундаа Монголын анхдугаар хуралдааг зохион байгуулж 1936 оны 4 сарын 20-нд хуралдаж тийм тэгээд 5 сарын 1-нд Монголын цэргийн засгийн газрыг байгуулсан. Мэдээж хэрэг энэ бол бас Японы дэмжлэг хэрэгтэй байсан. Яг гэвэл тухайн үед Японы хүч бол нэгэнт манжурт ороод ирсэн. Өвөр Монголын захар Шилэнголын нутгаар бас ороод ирсэн учраас Япончуудын дэмжлэгийг бас авсан. Тэгээ энэ бас маш зөв алхам байсан юм аа тухайн үед. Тэгээ энэ цэргийн засгийн газрын даргаар Юндэг ванчиг тийм ээ алхын баруун гарын засах Дархан Чинван Юндэг ванчгийг тэргүүнээр тавьж дэд тэргүүнээр нь бол Содном Арабдан баруун үзэмчийн хошууны Чинван тийм Шагдар Жав Ордсын засах хошууны Жунван энэ хүмүүсийг дэд тэргүүнээр тавьсан. Ерөнхий нарийн бичгийн дарга бол манай Дэван хийдэг байсан. Тэгээд энэ цэргийн засгийн газрын гол зорилго нь бол ер нь Чингис хааны агуу үйлсийн тийм ээ уламжилж тийм ээ Монголын уугар нутгийн иргэн буцааж авах тийм ээ үндэснээ сэргээх тийм зорилготой байсан. Тэгээ бас маш цэргийн
одоо мэдээж хэрэг ямар ч ажиллагаа хийгээд зэрэг зөвсөх хэрэгтэй, зэрэгтэй учраас Монгол цэргийн ерөнхий цэрэг байгуулсан командлагчаар нь бол манай Дөөн байсан. Тэгээд дэд командлагч нь бол Буян Дэлгэр буюу Ли Шүшин томилогдсон юм аа. Манай Ли Шүшин бол Буян Дэлгэр гэсэн монгол нартай одоо зүүн төмдийн одоо зостын чуулганы зүүн төмдийн баруун хошууны хүн одоо ер нь бүр залуудаан бол ер нь дээрэмчин хийдэг байсан. Ер нь багаасаа морь уунч тийм ээ одоо буу сумд айгуу дуртай тийм нэгэн хүн байсан. Одоо сүүлд нь одоо Манжуурийн одоо цэргийн албад хаагаад Ороод батальон полкийн командлагч хийж байсан. Сүүлд 34-5 он Япончууд нааш орж ирэхэд Япончуудтай байлдаа сүүлд Япончууд бууж өгөөд Японтай нийлсэн. Тэгээ ийм хүн байсан. Сүүлд энэ Ли Шүшин буюу Буян Дэлгэр гэдэг жанжин бол ер нь нас нь одоо дуусан дуустал Дөөнтэй хамт зогсож тийм ээ тэмцэж явдаг нэгэн байсан юм аа. Түүнээ ерөнхий жанжирт тавын дараагаар бол Үгүү Тэнгисэн харчин баруун гарын хошууны хүн одоо Манжуурийн явган цэргийн сургууль төгссөн ийм хүн байгаа. Тухайн үед Монголын цэрэг бол одоо тухайн үед бол энэ маш богино хугацаанд бол 2 арми 8 дивиз буюу 13,000 цэрэгтэй байсан гэж хэдэм билээ. Тэгэхээр Япончууд бол маш их зэвсгээр дэмжсэн бол үнэн. Гэхдээ хэрвээ одоо тухайн үеийн монголчууд тэмцээгүй тийм ээ маш их шургуу ажиллаагаа бол тийм их олон цэрэг цуглуулж чадаач өгөөч. За тэгээд явж одоо нөгөө 1937 он одоо манай Дөөнгийн тийм ээ Монгол цэргүүд тийм ээ Ли Шүшинэ цэргүүд тийм ээ эдгээр нийлж ягаад Японы цэрэгтэй хавсарж ягаад Хүүх хотын тухайн үед Хүүх хот чинь Хүүх хот гэх нэрлэдэг байсан. Гүйс үе гэж нэрлэдэг байсан. Хүүх хотыг эзэлж аваад 1937 онд одоо яагаад үл чинь Монголын ууг нутаг учраас Хүүх хотыг эзэлж аваад тэгээд 1937 онд буюу 10 сард тийм ээ Монголын холбооны автономид засгийн газар байгуулсан Хүүх хотод тий манай дараагаар мэдээч хэрэг бас л халахын баруун гарын засаг дархан Чингон Юндаг Ванчги тавьсан дэд дараагаар манай Дөөн энэ одоо автономид засгийн газар бол нэг 5 аймгийн багтааж 2 хотыг багтаадаг байсан. Одоо өнөөдрийн Улаан Цавын аймгийн хойд хэсгийн Улаан Цавын аймгийн хошуу нутаг, Егцүү аймгийн нэг хэсэг, Цахар аймаг, Баян Тал аймаг чинь сүүл зохион байгуулсан. Баян Тал аймаг бол ерөнхийдөө бол Хүүх хот буюу Бугад хотын ойролцоо хошуу аймаг одоо хошуудын багтаасан энэ нутгийг бол Баян Тал аймаг гэж зохион байгуулсан. Бас Хилэнгол аймаг гэж энэ 5 аймаг байгаа. Тэгээ Хүүх хот, Бугад хот гэсэн ийм нутаг дэвсгэртэй ийм нутаг байсан юм аа. Тэгээд 1937 он бол тэгээд Японы одоо голдуу одоо ятгалахаар юм уу шахалтаарч байгаа л да. Ер нь тэгээд цаанаа нь өөртөө засгийн газар, Жимбэй өөртөө засгийн газар, тэгээд Монголын автономид засгийн газар энэ 3 газар нийлж ягаад тийм Мөнжангийн байгуулсан. Мөнжан буюу одоо Монголын нутаг гэсэн утгатай л да. Мөнжан автономид засгийн газрыг байгуулсан. За Жимбэй гэхэд юу бэ гэхээр эн чинь бол ерөөсөө одоо цагаан хэрвээс нааш тийм ерөнхийдөө Монголын уугар нутгийн нэг хэсэг тий одоо ерөнхийдөө мондөг 1,500,000 хүн амтай одоо нөгөө голдуу хятад иргэд амьдардаг 13 шантай одоо төвөн бол Даат хүн хотод байдаг. Чаанаа нь буюу тий цахын өмнөд хэсэг гэсэн утгатай л да. Энэ бол Чаанаа нь өөртөө хэсэг. Энэ нь бол нөгөө Монголын Японы Квантын арми болон Монгол цэргүүд Жаншуугийн эзэлсний дараа байгуулсан юм нэгж энэ бол ерөнхийдөө Жаншхүү төвтэй ерөнхий цахын өмнөд нутгийн 10 шаны багтааж байгаа голдуу хятад иргэд амьдардаг 2 сая хүн амтай ийм нутаг байсан юм аа. Тэгээд Монголын автономид нутаг Хүүх хот төвтэй
манай дөөнгийн одоо засгийн газар гэж хэлье да. Эдгээр бол нэг 2 сая 700 мянган хүн амтны багтаасан одоо сая түрүү хэлсэн Баянтал, Цахар, Шилэнгол, Улаанцав, Егзуу тэгээд Бугад Хүүхот тийм ээ энэ 7 нэгжтэй нийлээд энэ 3 нь одоо өөртөө засаг нийлээд Мөнжангийн байгуулсан одоо нийслэл нь бол Жанчхууд зохион байгуулсан. Одоо Википедиагийн тийм нөгөө мэдээгээр бол энэ улс бол ерөнхийдөө 5 сая 250 мянган хүн амтай гэдэг. Тэгээ хятад бол 5 сая байдаг. Монгол хүн зөвхөн монголчууд нь бол 150 мянган л байдаг юм билээ. Гэхдээ би нэг номонд уншижсэн юм монголчууд нэг 400 мянган байсан гэж ярьсан билээ. Гэхдээ яагаад ингэж энэ 150 ч бай 400 ч цөөхөлөө байж тийм ээ Мөнжан буюу Монголын өөртөө засаг бол байгуулахад ер нь итгэхэд үрэмжил муутай шигсэн хүмүүс санагдаж байгаа. Гэхдээ энэ бол яг хөтэ дээр үеийн одоо нүүдэлчин бол үргэлж тийм ээ хятадын нутгийг эзлээд тийм ээ өөрийн цэргийн давх хүчээр одоо улс байгуулсан тэрнээ сүүлчийн юм одоо зохион байгуулсан улс шиг надад тэгэж харагдаж байгаа. Түүний засгийн газрын тэргүүнээр нь бол дөөн ажилтдаг байсан. Ерөнхий сайд нь бол ер нь дандаа монгол хүн ажилтдаг байсан. Ерөнхий сайд нь бол анхны ерөнхий сайд бол Цахар аймгийн дарга Жодовжав. Тий дараа нь Үнэнбаяр Үүхэл гэсэн харчин хүн ажилтдаг байсан. Тий. Тэгээд дээд шүүхийн дарга нь Баянталай аймгийн дарга хийж ясан ийм хүн байгаа. Ерөнхийдөө бол энэ нөгөө улс бол тийм ээ монголчууд бол аль талаас нь давхархтай 9 дивиз цэргэн дан монгол цэргүүд байсан. Монгол бүх дивизийн дарга монгол дарга байсан. Одоо засаг захиргааны одоо аймаг хошууны бүх дарга нар монгол хүн байсан. Тэгээ зөвхөн Сэне одоо Жимбэй Чаанаа гэсэн хоёр нэгж бол энэ Мөнжангийн хоёр муж болоод хоцорсон. Тэр нөгөө энэ өөртөө насхийн хятад дарга нар нь тэр мужийн дарга ажилтдаг байсан. Сүүлд энэ Мөнжангийн нэг яамны сайд байдал хийдэг байсан. Түүнээс би хэзээч одоо энэ одоо Мөнжан улсын эрх мэдлийг өөртөө атгаж байгаагүй ийм улс байсан билээ. Энэ улсын төрийн далбаа бол ерөнхийдөө бол Хөх, Шар, Цагаан, Улаан гэсэн ийм одоо 4 өнгөөр 7 өнгийн тийм одоо далбаа байсан. Одоо Хөхөн бол Монголыг төлөөлж байгаа, Шарн бол Хятад, Цагаан бол Хотон, Улаан бол одоо Япон гэдэг юм байлээ. Тийм. Энэ Монгол цэргийн ерөнхий хамгааллагч нь бол Ли Шүшин Жанжин хийдэг байсан. Энэ улс бол ерөнхийдөө Чингис хааны он тооллыг тийм ээ одоо 1206 оныг анхны одоо Мөнжангийн анхны жилиг тооцож итгэж явдаг байсан. Тэгээд одоо 6-7 жил нэмээд хэд болдгийг. Тэг энэ бол бас гадаад харилцаа байсан Мөнжан улс. Одоо Манчжуу улсад бол ер нь энх бүрэн гэдэг монгол хүн одоо төлөөлөгчөөр суудаг байсан. Японд бас төлөөлөгч байдаг байсан. Тэгш буян чинь тухайн үед Япон соёл төлөөлөгчөөр гадна энэ чинь нөгөө Мөнжангийн иргэний хэргийн сайд хийдэг байсан. Бас Бээжингт бас төлөөлөгчийн газар байгуулсан ийм улс байсан юм аа. За дөөн энэ Мөнжангийн тэргүүн байж байгаа хугацаанд 3 удаа Манчжуу улсад ажилласан. Тэгээ Манчжуур Монголын хил цээрийг ер нь байгуулж ясан. Ер нь Манчжуу улс болоод Мөнжан улс хоорондоо харилцан тусалцах тийм нэг гэрээ байсан. Тэгээ 2 ч удаа Япон улсад аялчлаад Японы эзэн хаантай бас уулзж байсан. Тийм. Мөнжан өөрөө бас банктай өөрийн мөнгөн тэмдэгтэй. Мөнгөн тэмдэг нь бол Хятад Монгол бичгсэн байдаг. Тийм. Мөнжангийн банкны дарган бол Сайн Баяр гэдэг ийм хүн байсан. Одоо жирмийн чуулганы одоо Хятад нэр Боуёчин тийм энэ хүн Монгол цэргийн дэслэгч генерал цолтой. Гэхдээ өөрөө бол комментарийн тагнуул байсан байлээ. Тэгээ ийм хүн байсан байлээ. За Мөнжан улс байгуулснараа монголчуудад маш их одоо дэвшил авчирч өгсөн. За жишээлбэл одоо зөвхөн би энэ боловсролын талаар нэлээ мэдээ цуглуулж нэг сонирхсан. Жишээлбэл Мөнжан улс чинь 1939 онд байгуулсан шүү дээ. 1937 онд байгуулсан шүү дээ. Тэгээд 1940 оны сүүлээр одоо
ер нь Монгол одоо 5 аймаг байсан шүү дээ. 5 аймаг бол ер нь Монгол баг сургууль бол 44 байснаа тийм ээ. 44 байснаа 1942 он одоо 2хан жилийн дараа ч юм уу 105 болтол нэмэгдсэн. Хүүхдийн тоо бол 1932-оос 6513 хүртэл одоо Монгол хүүхдүүдэд баг сургууль суддаг болсон байлээ. За тэгээд дунд сургууль гэж байгаа. Дунд сургууль чинь ер нь одоо өнөөдрийн ойлголтоор бол ахлах сургууль л да. Одоо ахлах ангийн сургуулийн дунд сургууль гэж ярьдаг. Тэгэхэд 1938 онд бол тийм ээ зөвхөн 4 дунд сургууль байсан. Одоо энэ 5 аймагта тий. Тэгээд 42 оны сүүлээр бол тэгээ 7 сургууль болж нэмэгдсэн. Тэгээд хүүхдийн тоо 520-оос 1374 болтол нэмэгдсэн байдгийг. За бас Монголын дээд сургууль гэж байгуулсан. Энэ дарга нь тийм ээ алтан очир буюу тэг Жин Юм Чангад зам тээврийн сайд байсан хүн энэ даргаар нь ажилтдаг байсан. Энэ хүн бол Зосын чулууны харчин баруун гарын шүнээ хүн. Токиогийн эзэн гүрний их сургууль төгссөн ийм хүн байгаа. Бас Мөнжангийн дээд сургууль гэж байдаг байсан. Энэ сургуулийн бол бас ерөнхий сайд Жодовжаа өөрөөр дараагаар ажилтдаг байсан. Монголын сэргэн мандуулах дээд сургууль гэж бас зохион байгуулсан. Эний бол одоо иргэнэ хэргийн сайд төгч буюу тийм ээ энэ хүн бас ажилтдаг байсан. Дараагаар нь ажилтдаг байсан. За Монголын дээд зэргийн дээд сургууль гэж байгаа. Энэ нь бол голдуу бас ерөнхий сайд хийж яддаг байсан. Одоо хийдэг байсан. Үхэл дараагаар нь ажилтдаг байсан. Энэ голдуу одоо Монгол хүүхдүүдийн Японд байгаа хүүхдүүдийн бэлтгэл ангийн бэлтгэдэг байсан. Оныгоос нь Япон заагаад одоо Япон руу явуулах тийм зорилготой байсан. Тэгээд түүнээс ер нь одоо монголчууд тухайн үед зэр зэвсэг цэргийн хүчин их чухал гэдэг үүднээс багчуудын Монгол цэргийн багчуудын сургуулийг тийм нөгөө байгуулсан хийсэн. Тийм дарган бол буян мэндгсэн даргаар нь хурандаа даргаар нь ажилтдаг байсан. Тэгээ бас Японы 3-4 одоо сургагч багш нар байсан. 6 монгол багш нар байсан. Тэгэхээр жилдээ нэг 40-60 хүүхдийн тийм ээ одоо эрсүүлдэг байсан. 3 жил сураад төгсөөд Хөх хотын Монгол цэргийн офицерын сургуульд явуулдаг байсан. За энэ сургууль бол одоо Дөөнгийн нутагт буюу баруун сүндийн нутагт тийм сургууль байгуулсан. Тийм. За Монгол цэргийн офицерын сургууль бол 1936 онд баруун сүнд бол цэргийн офицерын сургууль байгуулсан. Тэгээд 43 онд энэ сургуулийг үргэлжлүүлээд Хөх хотод тийм ээ ийм сургууль байгуулсан. Голдуу Монгол офицерыг бэлтгэдэг байсан. Зя ер нь гадаад руу бас маш их хүүхдүүд явуулдаг байсан. Одоо энэ засгийн газраас энэ Монголын цэргийн засгийн газараа байгуулахад удаагүй байхад ер нь 10 хүүхдүүдийг Япон руу явуулдаг байсан. Сар бүр тэтгэмжтэй сургадаг байсан. Тэгээд энэ Мөнжан байгуулсны дараа жилдээ 90-с 100 хүүхдүүд явуулдаг байсан бол ер нь 72 хүн монгол хүн байдгийг, хятад хүн бол 22, хотхон хүн бол 4 хүн байдаг. Тэгээд Манжуу улсад бас маш олон хүүхдүүд сургадаг байсан. Тийм одоо жишээл Манжуу энэ Япон 1942 оны сүүлээр Мөнжангаас тийм ээ Японы 158 хүүхдүүд явуулдаг байсан. Түүнээс 106 монгол хүүхд байсан, 36 хятад, 6 хотон бас 15 лам нарын хүртэл Япон руу сургадаг байсан. За 1940 оны сүүлээр Мөнжан бол ерөнхийдөө бол бас нөгөө охтуудын тийм ээ сургах талаар маш архимд авдаг байсан. Одоо жишээл 1940 оны сүүлээр бол одоо Баян-Таал их 100 аймагт бол ер нь 2 аймагт бол монгол охтууд сурдаг байсан бол одоо 104 нэрвхий охтууд сурдаг байсан бол 1942-аас сүүлээр 1056 хүртэл охтууд сурдаг болсон. Ширэнгол, Цахар, Улаан цаа бүгд тийм ээ сургадаг болсон байлээ. Тийм. Түүнээс гадна бас
Монгол охтуудыг дунд сургууль сургадаг байсан. Тийм. Тэгээд Мөнжан байгуулснараа монголчууд маш их одоо сойн гэгэрсэн тийм ийм хүртсэн маш их нүд тайлсан олон хүүхдийн сургууль боловсролтой болгосон Манж улс Япон руу хүүхдээ их явуулдаг байсан. Гэхдээ ихэнх дийлэнх монгол хүүхдүүд явуулдаг байсан. Тийм. Зя тэ Мөнжан улс бол олон жил тогтон чадаагүй. Мөнжан улс бол 45 оны 8 сар тийм ээ. Барыг ерөнхийдөө нурсан. Ягаад нурсан бэ гэхэд хүн болгоны шалтгааны мэдж байгаа. Одоо 1945 оны 8 сарын хэдэнч билээ тийм ээ зөвлөлт буюу тэгээ бүгд найрамд Монгол ард улс тийм ээ Японы эсрэг зайн зарлаад тэгээд Манж улс руу дайраад Мөнжан руу дайраад тэгээд Мөнжангийн захиргаагийн юунараас нь дөөн бол ганц бодлого бол Монгол цэрэг бол одоо Монгол цэргийн өөдөөс байлтгүй гэд тийм одоо зарчим барьдаг учраас Мөнжангийн одоо хоёрч дивиз цэрэг нэг нь Дамирын сүрэн гэлөө нэг нь Үлзий очрын хоёр дивиз цэрэг Монголд бууж өгөөд тийм Монголд оцсон байдсан байлээ. Тэгээ сүүлд энэ Үлзий очир чинь 2000 гаруй хүнтэй Монголд очиж сүүлдээ нэг 150 хүнтэй нутаг ирсэн. Ихэнх тэнд үлдсэн гэдэг юм билээ. Тийм. За тэгэхэд яг тухайн үед баятал бишгүй тэгэхэд манай Дэван Лишүү чинь энэ 3 хүнийг одоо зөвлөлт Монголын цэрэгтэй холбоо барих гэд явуулсан байсан. Тэгээ Мэргэн Баатар, Цог Батрах, Төмөр Дүүш гэж. Тэгээ энэ очоод баригдаад тэгээ өөрөө нөгөө бичиг цаасны дутагдaltaй байсан. Тэгээд ер нь бүтсэнгүй тухайн үед. Тэгээд өөрөө олзлогдоо яриад хамаасуулт нь чи Дэвангийн төлөөлөгч биш миш гэдэг юу гэсэн бүтсэнгүй тэгээд ирсэн байна. Тэгээд нөгөө Мөнжангийн засаг сархаа нурсны дараа манай Дэван Лишүү чинь эдгээр чинь нөгөө Бээжин руу явсан. Тийм. Бээжин руу яваад Бээжин манай Дэван чинь 3 жил гарсан амьдарсан байлээ. За одоо жишээл нөгөө Монголын иргэд бол мэдж байгаа л да нөгөө Аюуш Баатар гэж ярьдаг шүү дээ. Үнгэн даваа тий Жаншхугийн даваан дээр байлцсан гэд ярьдаг шүү дээ. Тэр бэхлэлтэнд одоо Японы буужгүй хэдэн цэргүүд тэнд зөвлөлт Монголын холбоо цэргийг тосож байлдаад нэг зөвлөлтийн нэг 54 улаан армийн цэргнээс орсон Монголын нэг 6 цэргнээс орсон гэсэн тийм байлээ. Одоо Жамбай хотод одоо хүртэл зөвлөлт Монголын тийм хөшөө одоо цэргийн хөшөө байдаг юм байлээ. Тийм. Би очиж үзээгүй ерөнхийдөө тийм холоос хөшөө нь харагдаг юм байлээ. За тэгээд манай Дэван чинь 3 жил тийм ээ Бээжингд одоо хийдэлгөө гэхдээ ер нь өөр Монголын залуучуудтай уулзаад яваад тэгээд байсан яаж одоо Монголын дихад сэргэх вэ гэсэн талаар байнгын одоо бодож хүнтэй уулзаж ярьдаг байсан. Тэгээд дайн дууссан дараач манай Дэван чинь Жанхай ширтээ очиж уулзаад Жанхай одоо манай өмнөд Монгол өөр Монгол чинь одоо өөртөө засаг хэрэгтэй гэж Жанхай шир бол ерөнхийдөө бол татгалцсан. Яг тухайн үед Жанхай ширийн дөнгөж одоо Японы ялсан Гэзээ улсын ерөнхийлөгчийн хуваар бол ер нь монголчуудыг тоохонд болсон шиг байлээ. Тэгээд чи би чамд сард нэг 150 мянган юан үгүй чи Бээжинд очиж зүгээр амьдр гэд явуулсан байлээ. Тэгээд Бээжинд манай Дэван бол 3 жил амьдраад тэгээд 49 он бат зүгээр сууж авах яг тухайн үед Гамингийн цэрэг болоод коммунист намын цэрэг хоорондоо байлдаад тийм ээ өөр Монголд орж ирэх төгсчихсэн. Тэгээ маань хүн чинь энэ завшааны алдаж болохгүй гээд дахиад өөр Монголын Ашаа аймагт очсон. Ашаа аймгийн Ашаа засаг чингэн Далай заяатай уулзаа тэр үнэ дэмжлэг аваад бас нөгөө боломжийн хэрээр одоо Монголын өөртөө засаг тийм ээ дахиад байгуулсан 49 оны үед тийм. Тэгээд энэ засгийн удаагүй гэхэд нөгөө коммунист намын төрн нааша одоо чөлөөлөх аймаг ярьдаг шүү дээ. Коммунист намын цэргүүд нь ер нь наашаа тулаад орчихсон. Гамингийн засаг бол юм цаашаа одоо юу яд ухраад одоо Тайван руу одоо Хөхнөөр рүү зүгтаа хамаасаа Тайван руу зүгтсэн шүү дээ. Тэгэхээр манай Дэван бол зөвлөх наран бол Дэвангийн ер нь ерөнхийдөө бол Хөхнөөрөөр дамжаад
Тэгээ төвдөр дамжаад энэтэг очих маш их ятгсан. Манай дэвэн бол за ёстой одоо бүдэрсэн ч Монгол хонтогтой бүдрий цус уснаас үтгэх юм гээд итгэж тийм ээ Монголд ирсэн юм. Бүгд найрамд Монгол ард ирсэн юм да. Яг тухайн үед энэ асуудал маш их бодлоонтой байсан. Тухайн үед одоо Алтан очор гэдэг дөөнгийн хамаатангийн хүүхэд байсан. Тэр хүн дараа нь баруун сүндийн засаг ноён хийдэг байсан. Тэр хүн бол ерөнхийдөө одоо юу гэдэг Монголын тагнуулын аахынд байсан ч юм уу холбоотон байсан ч юм мэдээлэгт байсан тиймэр илсэн байлээ. Тэгээ 45 оны дайнаар дөөнгийн ар гэрийнх нь бүгд эхнэр хүүхдийн бүгдийн нөгөө Монголын цэргүүд мал авах үедээ бүгдийг туугаад Улаанбаатарт авчилсан байсан. Тэгээ хүүхэд нь засаг ноён байсан нөгөөх нь дүгэрсрэн тэр хүн бас намын дээд мэд сурж ясан тийм мэдээ байдаг юм байл. Тэгээ хүүхдүүд нь дунд сургууль сураад сүүлд нь тухайн үед Чойвасан бол одоо Монгол хоёр Монголыг нэгдүүлэх тийм юм маш их сонирхолтой байсан гэж зарим нь ярьдیں۔ Тийм учраас анх бол нөгөө одоо цэргийн багчуудын сургууль сурч ясан манай өөр Монголын ах хүмүүс бол ярьдیں۔ Яг тухайн үед 45 онд бол маш их тийм ухрах уудас онгоцоор тараадаг байсан. Одоо хоёр Монгол нэгдлээ. Одоо тэгээ та нар бүгд яг тийм бид нар нэгдсэн улс болоо гэсэн тийм юм тараадаг байсан гэсэн юм билээ. Тэгэхээр тухайн үед Чойвасан тийм бодолтой ч магадгүй. Сүүлд 49 хятад улс байгуулагдаад тэр байгуулахаас өмнө дөөнгийн нутагтаа авчираад энэ хоёр Монголын нэгтгэх талаар ярилцъя гэдэг Чойвасан хүн явуулсан ч юм уу эсвэл хуурж авчирсан ч юм уу би хэлж мэдгүй. Гэхдээ юу гэсэн анх бол зочны одоо зочин маягаар авчираад нэг сар 2 сарын дараа тэгээ шууд хар гэрт хороод тэгээд Японы тангуулгатал юуны тангуулга тэгээд хороод хүмүүсүүд нь хятад руу буцааж өгсөн шүү дээ. Ийм нэг төвхтэй тэгээд буцааж өгөө хятадын гандын нэг 10 жил суугаад 63 онд баха суллагтаад тэгээд 3 жилийн дараа ч 3 жилийн дараа нас барсан байлаа. Манай хөө хотод нас барсан. Ли шүүшин ба зэрэг суллагтаа нэг дөөнгөөс хойш нэг 3-4 жил илүү явсан шиг байлаа. За энэ Мөнжан тийм ээ одоо ерөнхийдөө бол харахад одоо Монголын өөртөө засаг улс гэж нэрлэж байгаа. Энэ улс бол одоо яг Монгол улс муу юм уу гэхэд зарим хүн одоо эргэлцдэг. Яг бэ гэхээр хүн амын тоон бол хятад хамаагүй их масс зэлдэг. Гэхдээ энэ улс бол яг харахгүй одоо монголчууд бол бүх эрх мэдлийг атгдаг байсан. Тэгээд Монголын одоо цэргийн хүч бай, засаг захиргаат бүх нэгжийн монголчууд өөрөө атгдаг байсан. Энэ юу харагч байгаа одоо жишээ тухайн үеийн дээхэн үеийн нүүдэл чин тийм ээ хаттын эзлээд одоо төр улс байгуулдаг байсан шүү дээ. Одоо жишээ Шамбайчууд бай, Тобагуй бай юу гэдэг. Тэд нар бүгд одоо ийм маягаар ажилладаг байсан шиг байлээ. Тэгэхээр энэ бол бас л яг харахгүй Монгол улс юм аа. Тэр хүн амын тоо бол сонирн биш. Тухайн үед жишээ Шамбайчууд одоо хаттын эзлээд улс байгуулсан ч бай хаттад дүн бас л 90% одоо 85% л байсан баг. Гэхдээ нөх монголчууд нүүдэл чин тийм ээ дай чин зохион байгуул сайтай гэдэг утгаараа тэр улсыг захираад хаанан суугаад дарлаад одоо мөлжөөд явдаг байсан шиг байлаа. Тийм учраас энэ улс тийм ээ даан харамсалтай удаагүй юм да. Тийм нэг 7-8 жил оршин тогтнож чадаагүй тэгээд одоо ийм дайны одоо ийм юмэр дуусан байна да. Тэгээд маш их харамсалтай. Хэрвээ Мөнжан буюу Монголын өөртөө засах улс нэг 70 жил, 80 жил оршин тогтолцсон бол юу болох вэ гэж заримдаа хаяа боддог штеп. За ийм нэг түүхий ярих гэсэн юм аа. За анхаарал тавьсан баярлалаа.